удаа юм бичлэг хийж чинь гэрээсээ гараад тренд суугаад Ноор Сидней дээр буугаад хичээл рүүгээ явж гин. Энэ бол миний хичээл рүү явдаг зам. За өнөөдөр би хүнсээ цуглуулж амжаагүй болохоор хичээлээсээ өмнө ойрхон байдаг аал дээрээ ороод баг зэрэг хүнснүүд цуглуулахаар шийдсэн. За тэгээд замдаа явж байна. За аалтдаа ороод ирсэн сагсаа аваад хамгийн түрүүнд би өрлөн бамдаар авсан байгаа. Энийг ланчндаа хэрэглэн. Тэгээд авокадо, банан, бэкон өглөөний цайндаа хэрэглүүл зүгээр гэж бодоод ийм автгаа бэконоос авсан. За тэгээд дээрэс нь ийм дөрвөлжин хэрцсэн бэкон пастанд хийвэл илүү зүгээр юм болов гэд авсан байгаа. Ер нь аалтыгаас тэгтээ олон юм авсан. Бүгднийг бичиж чадаагүй болохоор ингээд хичээл рүүгээ оръё. Би Сиднейд хэлний бэлтгэлээр ирсэн. Манай багш Дэви гэдэг өнөөдрийн хичээл сонсголын хичээл байсан. За тэгээ хичээлээ дуусгаад гэртээ харсан.